Анх 1924 онд Маршал Чобалсангийн гаргасан эрх зүйн актын дагуу байгуулагдаж 1925 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Ахмадын асрамжийн газар 90 жилийн ан баяраа хийлээ. Улаанбаатар хотноо Махандов нэртэй газар анх байгуулагдаж 1957 онд Хинтээ аймгийн Цэнхэр мандал сум, 1967 онд Төв аймгийн Батсүмбэр сумд шилжин байршсан энэ газар нь 2013 оноос улсын асрамжийн газар нэрээ өөрчлөн Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төв нэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм а. Маань 90 жилийн болж байна. За 90 жилийн бол одоо түүхийн бага хугацаа биш. Энэ бол бас нэгэн одоо түүхийн хувьд бол бүхэл улс орны одоо нийгэм эдийн засгийн маш олон өөрчлөлтийг агуулсан ийм одоо түүхэн хугацаа юм аа. Тэгээ энэ дотроо өнөөдөр манай Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төв маань 90 жилийн одоо түүхэнд бол маш олон удаа нүүж шилжиж маш олон одоо өөрчлөлт байгуулалт хийж ирсэн энэ түүхтэй. Тэгээд энэ Батсүмбэрийн аманд ирж одоо суурьшиж байршаад бол одоо бараг 40 жил болж байгаа. Ийм одоо газар. Өнөөдөр энд үе амьдарч байсан, одоо ажиллаж байсан үеийн удирдлагууд нийт одоо энэ одоо байгууллагатай холбоотой нийт одоо ахмадуудаа энэ одоо 90 жилийн түүхэн мэндийг хүргье. Тэгээд энэ ерөн зүгээр 90 жил гэдэг бол бас одоо тэмдэглэн өнгөрүүлэхгүй болохгүй ийм одоо баяр. Яг л бид бүхэн болвол одоо тэмдэглэж өнгөрүүлэхэд бол өөрсдийн гэсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуул хийсэн юмтэй хүнд үзүүлэх зүйлтэй ийм байгууллага. 90 жилийн ан баяраараа Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төвийн 7 ажилтан хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан цол тэмдэг, хүндэт жуух бичгээр шагнуулан буянтаа үйлсээ үнэлүүлсэн юм. Мөн зайлшгүй асаргаа сувилгаа, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай. Хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй ахмадууд байдаг тул 24 цаг тасралтгүй ажилдаг эмнэлгийн албаны ажилчид ч мөн салбарынхаа тэргүүний ажилтнаар тодорчээ. За баярлалаа. Би энэ байгууллагад 1989 оноос одоо хүртэл 26 жил энэ хөгшчүүд ахмадуудыг асран сувилах үйлсэд хүч нэмрээ оруулж байгаа тийм совилагч мэрэгчлээ хүн байна. Тэгээд би энэ бүхэн хөгшчүүд ахмадуудаа энэ ажиллаараа тусалж одоо мэдлэг мэрэгчлээ энэ бүхэн зориулж яваа. Энэ ажиллаараа бахархаж их баярлаж аваа. Түүх 90 жилийн хавааг тохиолдуулан бүх нийт ажилтан болон ахмадууд нийт удирдлагууд та бүхэндээ 90 жилийн ойн баярын мэнд хүргэж сайн сайхан эрүүл хэвсээ өрөөё. Асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй, биедан амьдрах чадваргүй. Ганц бие Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харж хандан асран сувлаж ирсэн ариун их түүхтэй. Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төв энэхүү 90 нас хүрлээ. Асрамж хөгжлийн үндэсний төв нэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм а. Маань 90 жилийн болж байна. За 90 жилийн бол одоо түүхийн бага хугацаа биш. Энэ бол бас нэгэн одоо түүхийн хувьд бол бүхэл улс орны одоо нийгэм эдийн засгийн маш олон өөрчлөлтийг агуулсан ийм одоо түүхэн хугацаа юм аа. Тэгээ энэ дотроо өнөөдөр манай Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төв маань 90 жилийн одоо түүхэнд хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй ахмадууд байдаг тул 24 цаг тасралтгүй ажилдаг эмнэлгийн албаны ажилчид ч мөн салбарынхаа тэргүүний ажилтнаар тодорчээ. За баярлалаа. Би энэ байгууллагад 1989 оноос одоо хүртэл 26 жил энэ хөгшчүүд ахмадуудыг асран сувилах үйлсэд хүч нэмрээ оруулж байгаа тийм совилагч мэрэгчлээ хүн байна. Тэгээд би энэ бүхэн хөгшчүүд. Тэгээд энэ ерөн зүгээр 90 жил гэдэг бол бас одоо тэмдэглэн өнгөрүүлэхгүй болохгүй ийм одоо баяр. Яг л бид бүхэн болвол одоо тэмдэглэж өнгөрүүлэхэд бол өөрсдийн гэсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуул хийсэн юмтэй хүнд үзүүлэх зүйлтэй ийм байгууллага. 90 жилийн ан баяраараа Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төвийн 7 ажилтан хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан цол тэмдэг, хүндэт жуух бичгээр шагнуулан буянтаа үйлсээ үнэлүүлсэн юм. Мөн зайлшгүй асаргаа сувилгаа, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай. Маш олон удаа нүүж шилжиж маш олон одоо өөрчлөлт байгуулалт хийж ирсэн энэ түүхтэй. Тэгээд энэ Батсүмбэрийн аманд ирж одоо суурьшиж байршаад бол одоо бараг 40 жил болж байгаа. Ийм одоо газар. Өнөөдөр энд үе амьдарч байсан, одоо ажиллаж байсан үеийн удирдлагууд нийт одоо энэ одоо байгууллагатай холбоотой нийт одоо ахмадуудаа энэ одоо 90 жилийн түүхэн мэндийг хүргье.
Анх 1924 онд Маршал Чобалсангийн гаргасан эрх зүйн актын дагуу байгуулагдаж 1925 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Ахмадын асрамжийн газар 90 жилийн ам баяраа хийлээ. Улаанбаатар хотноо Махандов нэртэй газар анх байгуулагдаж 1957 онд Хинти аймгийн Цэнхэр мандал сум, 1967 онд Төв аймгийн Батсүмбэр сумд шилжин байршсан энэ газар нь 2013 оноос улсын асрамжийн газар нэрээ өөрчлөн Ахмадын